Ми8 нислэг тэрэгт тухайн үед нисгэгч, сургагч, нисгэгч, гэрэлтүүлэгч, тохиолын ажилтан гэх мэт 11 хүн зорчиж явжээ. Тэд шөнийн төлөвлөгөөт нислэг хийж буух үедээ осолцсон байна. Тухайн үед гэгээ тасарсан байсан бөгөөд Ми8 осолцсон Гордо Кавер манан ихтэй байсныг хэргийн газар ажилласан хүмүүс онцолсон. Нислэг тэрэг осолцсны дараа багахан хэмжээний гал гарч зарим хэсэг шатжээ. Нислэг тэргийг ангийн захирагч хурандаа отхон баяр жолоодож явсан байна. Ослын үеэр зэвсэгт хүчинд 17 жил ажилласан порт механикч Б газар дээр амиа алдаж бусад цэргийг цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. За тэдний хоёр нөхчтөр хагалгаанд орсон биеийн байдал нь хүнд байгааг албаныхан хэллээ. Ми8 нислэг тэргийн сургалт дадлагын нислэгт нисгэгч, сургагч, нисгэгч, аэродромын хангалтын болон гэрэлтүүлэг, дохиолын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцож өөрөө үүсгэж байсан. Хоёр цэргийн албан агштын биеийн байдал хүндөвтөр, хагалгааны дараах байдалтай. Дөрвөн цэргийн албан агштын доод мөчтийн хугаралтай. Нэг цэргийн албан агшд хавирх хугаралтай. Гурван цэргийн албан агштын арьсны гуйжлалтай. Батлан хамгаалах хууль сахиулагчдын албан агштын нэгдсэн эмнэлэгт одоо эмчлэгдэж байна. Яг одоо сургуулийн жилийн сургалт үүтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд заагдсны дагуу одоо сургуулийн одоо сургалт дадлагыг бол шөнийн нөхцөлд одоо гүйцэтгэхээр ингэж одоо ажиллаж яасан. Энэ одоо шөнийн сургалт дадлагын үед одоо болсон ийм одоо ослоо гамаа. Ер нь бол одоо сар болгон бол сургалт дадлагыг бол өдөр болон шөнийн нөхцөлд бол сард бол одоо 2-3 удаа зохион байгуулж явуулдаг. Тэгээ яг төлөвлөгөөт одоо шөнийн нислэгийн энэ үед л одоо юм хэсэл гарлаа. Зарим нэгэн их сурвалжийн мэдээлж байгаагаар өчигдөр төлөвлөгөөт 4-5 нислэг үлджээ. Гэхдээ хит доогуур ниссэн гэх мэдээлж бас байгаа. Осолцсон Ми8-ын хувьд буух зурвасаас 200 метрийн наан газарджээ. Өчигдөр манан ихтэй хасах 30 км хүйтэн байсан учраас ослын газарт үзлэг хийгээгүй. Харин өнөөдөр наривчилсан үзлэг хийж байна. За уг нислэг тэрэг нь Батлан хамгаалах яамны шинээр худалдаж авсан онгоц байжээ.